Их Усийн Эрэлт групп компанийнхаа нийт хамт олон хамтран ажиллагчдаа шинэ ном, шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Улиран модож буй 2021 онд Их Монгол Резорт компани нь нийт хамтран ажиллагчид, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ дэмжлэгээр амжилт бүтээлээр дүүрэн үдэж байгаад маш их баяртай байна. Манай компани нь нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр Их Монгол үйлчлэгээний төвийн түрээс, менежмент, кафе бине кофе шопын франчайз салбар, Bravo Karaoke-ний үйл ажиллагааг тус хариуцсан ажиллаж байна. Бид олон залуу боловсон хүчнэр бага бүрдүүлж, өнгөрч буй онд шинэлэг, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, програм хөгжүүлэлт, үйлчлэгийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж, түүндээ тодорхой хэмжээнд хүрэн манлайлал бий болгосон гэж дүгнэж байна. Мөн айлчлан ирж буй 2022 онд бид харилцагч үйлчлүүлэгчдийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлсэн, ашиг өгөөжөө өсгсөн, амжилт бүтээлээр дүүрэн жил байна гэдэгт итгэлтэй байна. За манай харуул хамгаалтын албан нийт 5 постонд 16 хамгаалагчтайгаар Их Монгол цогцлборынхоо нийт орчин тойрны аюулгүй байдлыг ханган ажиллаж ирлээ. Харилцагч болон ажилчдаа баярлалаа. 2021 онд манай компанийн хувьд түүхэн жил тохиож байна. Их Усийн Эрэлт компани 15 жилийн Монгол улс орчин цагийн барилга салбар үүсч хөгжсөний 95 жилийн баяртай давтсан. Манай хамт олон Монгол улсын барилгын салбарын 95 жилийн 15 жилийг нь хамт бүтээлсэн их бүтээн байгуулалт оролцсон бүтээлч 15 жил байлаа. Их Усийн Эрэлт компани инженер техникийн албанд Монгол улсын зөвлөх инженер 1, мэргэжлийн инженер 3, нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй 2021 онд барилга угсралт болон барилгын ашиглалт засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны хувьд амжилт бүтээл дүүрэн жил байлаа. Үүнээс дурдвал Их Усийн Эрэлт группийн салбар компаниудыг дэмжиж ажиллах ба томоохон төслүүдийн нэг мэдээлэл технологийн парк дата центрийн дэд бүтцэд 4 ширхэг хаалттай дэд өртөөний байгууламжийг хоёрыг нь улсын комиссд амжилттай хүлээлгэн өгсөн. Дараагийн томоохон төслүүдийг шинээр хэрэгжүүлж байгаа төслийн дэд бүтцэд 2 ширхэг хойрлох байгууламжийн ажил 90% гүйцэтгэлтэй явагдаж байна. Бидний өмнө хэрэгжүүлсэн төслүүд болох Их Монгол Офс, Их Монгол үйлчлэгээний төв, Их Монгол Резиденс, Ихэр Шарангад гэх мэт объектуудын барилгын засвар зөвлөх үйлчлэгийг өгч ажиллаж байна. Эх оны хувьд манай группийн томоохон төслүүдийн нэг олон улсын цэцэрлэг түрээлэн мөн түүнийг дагсан бүтээн байгуулалтанд шинэлэг санаачлага, дэвшилттэй технологи материал, төслийн удирдлага, менежментийг ахиулан үр дүнтэй ажиллахыг зорилт болгож байна. Их Усийн Эрэлт группийн үүсгэн байгуулсан TSM Energy компани үйл ажиллагаа эхлээд хараахан 1 жил болоогүй байгаа боловч 2021 онд амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөлөө. 2021 онд хэрэглэгчдийг найдвартай тасралтгүй цахилгаан эрчим хүчээр ханган ажиллах үндсэн зорилтын хүрээнд 14.3 сая кВт-цаг эрчим хүчийг борлуулах төлөвлөгөөтэй ажиллалаа бид. 2021 онд бид ололт амжилтаар дүүрэн мэрэгжлийн чадвардаг боловсон хүчин сургаж боловсруулах мэрэгжлийн шаардлагатай баг хамт олныг бүрдүүлэн ажиллалаа. Их Усийн Эрэлт группийн ажилтан албан хаагчдын тусламжтайгаар бид ололт амжилтанд дүүрэн ажиллаж чадлаа. Тухайлбал хэрэглэгчдэд 15.3 сая кВт-цаг эрчим хүч борлуулж, борлуулалтын төлөвлөгөө 107%, борлуулалтын орлогын төлөвлөгөө 113% түргэн ажиллаж чадлаа. Мөн бид шинэ төсөл болох Баянголын мэдээлэл технологийн паркийн гадна цахилгаан хангамжийн 2 иж бүрэн хаалттай дэд станцыг өөрийн хөрөнгөөр бүтээн босгож, байнгын ашиглалтанд оруулан хүчтэй залгууллаа. Цаашид үүсгэн байгуулагч Их Усийн Эрэлт группийн шинээр бүтээн байгуулах төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцсон нийслэл хотынхоо эрчим хүчний хэрэглээг хангах Их Усэд итгэж чармайлт гарган ажиллах болно. Улиран одож буй 2021 онд стартап терминал бизнес төв нь давхарцсан тоогоор 300 гаруй бизнес эрхлэгч компани хувь хүмүүстэй хамтран ажилласан байна. За стартап терминал компани зүгээс өөрсдөө харилцагчдаа тогтмол сургалт, ивент, консалтинг, зам ивентүүдийг тогтмол зохион байгуулдаг байгаа. За өнгөрч байгаа 2021 онд манай харилцагчдын дундаас
олон улсын мэдээллийн технологийн олимпиадад амжилттай оролцож алтан медалийг хүртсэн ийм тохиолдол гарсан. Тухайлбал манай харилцагч Самдан ингээд 2021 онд спорт, урлаг, за мөн оюунлаг чиглэлээр стартап терминалын харилцагт маш амжилттай ажиллаж чадлаа. За айлчны ирж байгаа 2021 онд стартап терминал компани зүгээс заалны ивэнтүүдийг идэвхжүүлэх, за мөн өөрсдийнхөө менторуудынхаа тоог нэмэх, харилцаа хамтын ажиллагаа, гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр илүү идэвхжүүлэн ажиллахыг зорж байна. Улиран өнгөрч буй 2021 онд олон улсын франчайз Goldstream Улаанбаатарын хувьд бас нэгэн түүхэн сайхан жил болж өнгөрлөө. Бид өнгөрсөн хугацаанд COVID-19 цар тахлын үед дахин нэгдсэн хамгийн анхны Goldstream-уудын нэг болж Америк нэгдсэн улс, Орос, Энэтхэг, Их Британи гэх мэтчлэн Goldstream-уудын салбаруудад эрүүл ахуйн жишг стандартыг бий болгож чадлаа. Мөн үйл ажиллагаагаа эхлүүлээд 5 жилийг хамт өнгөрөөхөд Goldstream нь 50000 гаруй гишүүнийг бүртгэж одоогийн байдлаар 1000 гаруй гишүүнтэй цоошин оныг өгтөж байгаадаа бахархалтай байна. Он цагийн түүх болон үлдэж байгаа 2021 онд Их Монгол Foods, Их Монгол Property компани ажилтнууд бид сурч мэдсэн шаргуу хөдөлмөрлсөн жил боллоо. Их Монгол Foods компанийн хувьд 26646 цочид үйлчлүүлэгчийг хүлээн авч 387 нэр төрлийн халуун хоол уух зүйлээр үйлчилгээ үзүүлж оны сүүлийн 3 сарын хугацаанд өмнөө тавьсан төлөвлөгөөгөө 17%-аар давуулан биелүүлсний зэрэгцээ нийтийн хоолны салбартаа ур чадвар ажил үйлчилгээгээрээ тэргүүлж алтан медалийн эзэн тодорсон жил болсон бол Их Монгол Property компани хамт олон өдөр тутамдаа 30 орчим мянган метр квадрат талбайд цэвэрлэгээний ажлыг тасралтгүй хийж 322 метр квадрат үйлчилгээний талбай 683 метр квадрат орон сууцнд түрээсийн үйлчилгээ үзүүлж оны эхэнд тавьсан борлуулалтын төлөвлөгөөндөө хүрч ажиллалаа. Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн ноёд хатагтай та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн төвшүүлье. Их Улсын эрэлт групп нь үүсгэн байгуулагдаад 15 жилийн хойг тохиож байгаа энэ чухал жилийн он дээр бид бүхэн шинэ жилийнхаа цэнгүүнийг хамтдаа тэмдэглэж байгаа сэтгэл өндөр байна. Манай компани Их Улсын эрэлт группийн хотгон компаниудын нэг үлээ үүсгэн байгуулагдаад 4 дахь жилийнхаа нурыг үзэж байна. Энэ жил бол Их Улсын эрэлт групп компани 15 жилийн тохиож байгаа онцлог жилүүдийн нэг. Энэ ойг ухтаад манай салбар компанийн зүгээс групп компанид бол нэлээд томоохон ололт амжилттай жил болж өнгөрлөө. Онцлог ажлуудаас дурдах юм бол бидний хувьд бол мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг олон улсын түвшинд бас нэлээд өндөр хөгжилтэй Японы хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд үр дүнгээ ингээд тайлбарласан сайхан жил болж байна. 2022 оны үед бол манай компани хувьд мэдээлэл технологийн паркийг Согмын хайрхан дүүргийн хэлбэр ороогүй Аянгуулын яамд бүтээн байгуулах ажлыг өнгөрсөн намраас нэлээд эрчимжүүлээд дэд бүтцийн ажлуудыг хийж эхлүүлсэн байгаа. Тэгэхээр дараагийн жилийн томоохон бүтээн байгуулалтын ажилд Их Улсын эрэлт группийнхаа хэд хамт олонтойгоо хамтран ажиллах, тэдэнтэйгээ энэ том бүтээн байгуулалтад оролцох гэдэг бидний хувьд маш том ажил хүлээлт хүлээж байгаа. Юуны өмнө групп компани шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн нийт хамт олон зочдод энэ өдрийн мэндийг хүргье. Энэ жилийн хувьд Их Улсын эрэлт компани маань 15 жилийн тохиосон онцлогтой жил болж өнгөрч байна. 2021 оны онцлог ажил гэвэл нийслэл Улаанбаатар хотын иргэдэд зориулж 35 га талбайг хамарсан шинэ ногоон байгууламж өгөхүй олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд зурагцлын уралдааныг олон улсын хэмжээнд зарлан нийт 39 улс орноос оролцох сонирхлоо илэрхийлэн шилдэг 5 бүтээлийг 2 үе шаттайгаар амжилттай шалгарууллаа. Их Улсын эрэлт компанийн хувьд энэ 2021 он үйл ажиллагааныхаа цар хүрээг дийлсэн онцгой сайхан жил болж өнгөрч байна. Хөгжлийн стратеги чиглэлээ шинжилэн тодорхойлж нийгмийн сайн сайхан чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээд байгаамаа. Эдгээр шин төсөл хөтөлбөрүүд нь улс их орны эдийн засгийн өсөлт хөгжилтөнд эргээр нөлөөлөх орчин үеийн шин дэвшилтэт техник технологиг ашиглахаар ухаалаг үйлчилгээ үйл ажиллагааг түлхүү хөгжүүлэхээр зорж байгаамаа. Уг хүний нөөцийн бодлогондоо хүсэл эрмэлзэлтэй хамт олныг бүрдүүлж системтэй сургалт хөгжлийн бодлохоор хүчирхэг
багийн доктортой харилцааг эрхэмлэнэ гэсэн тунхаглалыг тусгасан байна. 2021 оны 12 сарын байдлаар их үлсийн эрэлт групп компани маань нийт 232 ажиллагчдтай. Нийт ажиллагчдын маань 51% нь эрэгтэй, 49% нь эмэгтэй ажиллагчид байгаагийн 49% нь дээд боловсралтай, магистр зэрэгтэй ажилтнууд эзэлж байна. Групп компани 2022 оны сургалт хөгжлийн төлөвлөгөөндөө ажилтнуудаа нийгмийн харилцаанд манлайлагчаар бэлтгэх харилцагчийн үйлчилгээгээр манлайлагч байх гэсэн зорилго тавиад ажиллаж байна. Компани хамгийн үнэт зүйл нь эрхэм ажилтнаа бүхний мэдлэг оюун, итгэл сэтгэлээ зориулсан ажиллаж буй хүчин зүтгэл юм шүү. Их улсын эрэлт группийн санхүү албан харьяа 88 компани нэгтлэн бодох бүртгэлийн үйл ажиллагааг дотоод аудит зөвлөх болон дөрвөн нэгтлэн гэсэн нийт 6 оны бүрэлдэхүүнтэйгээр 2021 оныг эхлүүлж исэн бол өнөөдрийн байдлаар бид нийт 11 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр харьяа шинэ болоод хуучин төсөл нийлсэн 10 компани нэгтлэн бодох бүртгэлийн үйл ажиллагааг баг хамт олноороо хариуцсан гүйцэтгэж байна. 2021 оны хувьд санхүү албанд бүртгэлийн зөв цэгцтэй бодлогоор байгууллага эрсдэлгүй байлгах тал дээр анхаарч ажиллахаас гадна ажлын хүчний залгамж халаа хүний нөөцтэй илүү анхаарч ажилласан жил байлаа. Санхүү бүртгэл гэдэг нь байгууллагын амин сүнс, өндөр хариуцлага, ёс суртахуунтай байдлыг шаарддаг хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажил илээ. Манай алба энэхүү өндөр хариуцлагатай ажлыг ихтгэл зүтгэлээр хариуцлагатайгаар гүйцэтгэж ирж буй 2022 онд групп компани зорилгын төлөө санхүү бүртгэлийн хувьд эрсдэлгүй ажиллаж, ажиллах хүчнийхээ мэргэжлийн ур чадвартай байдлаар ирээдүйн их улсын эрэлт та бүхэнтэйгээ хамтдаа хичээн ажиллахаар зорж байна. Их улсын эрэлт групп компани үүсгэн байгуулагдаад өдгөө 15 жилийн ой тохиож байна. Энэ цаг мөчид бид нийтдээ 12 салбар компанитай 250 гаруй ажилтнтай өнөртгөн хамт олон болж байна. Хамт олон гэдэг бол зорилго, чин сэтгэлээ нэгтгсэн бүлэг хүмүүсийг хэлдэг. Тэгвэл манай хамт олон зорилго, чин сэтгэлээ нэгтгэн өнөөдрийн үр дүнд хүрсэн байна. Бид 2006 онд барилга угсралт, банк санхүүгийн салбарт ажиллаж байсан бол 2014 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлчилгээний төвийн менежментийн салбаруудад мөн нийтийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад 2015 оноос нийгмийн эрүүл мэнд бэлдарчуулалтын салбаруудад олон улсын франчайзыг нэвтрүүлэн ажиллаж эхлэв байна. 2017 оноос бизнес менежментийн салбаруудад мөн мэдээлэл технологийн салбаруудад инновацийг нэвтрүүлэн үйл ажиллагааны өргөжлөлтийг хийж чадлаа. Энэ бизнесийн өргөжлөлт болгон бидэнд шинэ мэдлэг, шинэ сонирхол, шинэ сорилтыг, шинэ амжилтыг авчирч байгаа гэдэгт бид найдаж байна. Бид сая 2021 оны ажлаа дүгнэлээ. Бидэнд олон өсөлт дэвшилт, амжилт харагдаж байна. Дэлхийн нийтээрээ хүндхэн сорилттой тулгарч байгаа энэ цаг үед бүх компаниуд маань үйлчилгээний стандарт чанарыг сайжруулж, салбар салбартаа өсөлтийг авчирч чадлаа. Ажлын байрны цомогтгол хийсэнгүй, нэг ч ажилтны цалинг бууруулсангүй. Харин үүний эсрэг ажилтны мэдлэг, ур чадвар, мэргэжлийг дэвшлүүлэх олон ажлуудыг авч хэрэгжүүллээ. Бид 2021 онд 1 тэрбум гаруй төгрөгийн татвар шинтгэлийг төлж төсвийн сан бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Өгөрч барахгүй шинээр цахилгаан эрчим хүч, зам тээвэр, логистик, эрүүл мэндийн салбарт шин төсөл хөтөлбөрүүдэд нэвтрүүлж эхэллээ. Үүний зэрэгцээ манай хамт олон нийгмийн сайн сайхан, хүүхэд залуусын хөгжилд дэмжлэг үзүүлэх олон төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь 2021 онд бид нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогдох олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн дэм байгуулах төслийг санаачлан олон улсын хэмжээнд архитектур төлөвлөлтийн уралдааныг амжилттайгаар зохион байгууллаа. Манай группийн цаашдын бүтээн байгуулалт зорилгын нэгэн хэсэг болсон энэ төсөл хойч ирээдүйн хүүхэд залуучд маань өндөр үр өгнө гэж бид нарт найдаж байна. Ингээд нэг зорилго, чин сэтгэлээ нэгтгэн ажиллаж байгаа хамт олон та бүхэн манай байгууллагын хамгийн үнэт зүйл. Энэ үнэт зүйлийг хамгаалах олон төрлийн ажлууд энэ онд хийгдсэн байна. Энэ үнэт зүйлийг хамгаалахаар ажилтнууд тань руу чиглэсэн олон ажлуудыг группийн хэмжээнд зохион байгуулж чадлаа. Тухайлбал ажилтны манлайлалыг бий болгоход зорьсон шинэ санаачлахын уралдаан, төслийн менежментийн шинэ арга зүй технологиудыг нэвтрүүллээ. Ажилтны таны мэргэжлийн ур чадварыг сайжруулахтай уялдуулан бид санхүү эдийн засгийн сургууль, хөдөө аж ахуйн сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээнүүдийг байгууллаа.
бүхэндээ эрч бие ондоо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын сайхан өрөөлийг дэвшүүлье. Харилцагч болон ажилчдаа та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргье. Их усны эрэлт групп компани 15 жилийн баярын мэнд. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Их усны эрэлт группийн ажилтан албан хаагчид та бүхэнд шинэ жилийн гал халуун баярын мэнд хүргье. Шинэ жилийн мэнд хүргэе. Энэ зааланд хүрэлцэн ирсэн байгаа их усны эрэлт групп компани нийт салбар компаниудын ажилтан ажилтгчид удирдлагуудаа айчлан ирж байгаа 2022 оны шинэ жилийн баярын мэндийг хүргье. Та бүхэн 2022 онд ажил нь маш амжилттай, аз хэмэртэй, сайн байхын ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Шинэ оны баярын мэндийг хүргье. Ингээд он солигдож буй энэ хүү торгон акшнд Голдчмийн нийт ажилтнууд болон их усны эрэлт групп компани нийт ажилтнууд удирдлагуудаа энд хүрэлцэн ирсэн зочдтой шинэ оны баярын мэнд хүргэе. Ирж буй 2022 онд ажилтнуудынхаа хөдөлмөрийг хөнгөвчилсөн шинэ техник технологиг ажил үйлчилгээндээ нэвтрүүлж чанартай ажлын үр дүнг бий болгож алдаа дутагдлаа засч амжилт бүтээлээ баттган ажиллах болно. Нийт ажилтнуудаа, удирдлагуудаа, салбар компанийн нийт ажилтнуудаа шинэ жилийн мэнд хүргэж ажлын амжилт хүсье. Та бүхэндээ ирж байгаа шинэ оны мэндийг хүргээд энэ хорвогийн хамгийн сайн сайхан эрүүл аж аргалын хүсэн өрөө. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Хүрэлцэн ирсэн нийт хамт олонтоо бизнес хөгжлийн албаны зүгээс шинэ оны баярын мэндийг хүргээд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье өрөөё. Харилцагч байгууллагын удирдлагуудаа 2022 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн өрөөе. Та бүхэн сайхан баярлаарай. Ингээд та бүхэндээ ирж буй 2022 онд хүсэл тэмүүлэлд амжилт олдоор дүүрэн байхыг хүсэн өрөөе. Шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе. Ингээд их усны эрэлт групптэй зорилго чин сэтгэлээ нэгтгэн зүтгэж яваа хамт олон та бүхэндээ 2022 онд амжилт бүтээл эрүүл энхийг хүсэн өрөөе.